За одоо бол энэ манай мөнгөний бодлого болвол өөрөө бараг бодлогын мөнгө болчиход байна шүү дээ. Тэгээ сүүлд явсаар аваад одоо мөнгөгүй бодлого болох ийм хэмжээд очлоо. Тэгээ би бол мэдээж үндэсний аудитын газар Монгол банкыг хараад ус байгуулах гэдгийг бол үндэтгэж байгаа. Гэтэ бүгд хуулийн хүрээнд их хурлын хяналт шалгалт хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд зөвлөн тусалж хамтарч ажиллах үүргийг төрийн байгууллагууд хүлээдэг. Тэгэхээр Монгол банкч тэр үндэсний аудитын газарч тэр нэг хурлын хяналт шалгалт хийх одоо эрхийг хэрэгжүүлэхэд бол дэмжлэг үзүүлэх юм хуулийн одоо үүрэгтэй. Тэр утгаараа одоо наран зохицол ерөнхийлөгч бол үндэсний аудитын газар бол таавал хүсэлтээ гаргах юм ба шүү дээ. Тэр хүсэлтээ гаргаад үндэсний аудитын газар бүрийн эрхийнхаа хүрээнд одоо ингээд шалгалтаа эхлүүлнэ гэж ойлголоо. Тэгэхээр энэ шалгалт бол тэр их хурлаас ажиллах үнийн хөрөглийг бууруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг болно. Дээрээс нь би өөс өөрийн биеэр тэр аудитын зөвлөмж тайлан дүгнэлттэй танилцсан. Тэгээ зохих арга хэмжээнүүдийг авна. За одоо тэр алдагдал юунаас болсон гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэ одоо тэр мөнгө төгрөг хэвлэлтийн санхүүгийн сахилга батгүй байдал тэр одоо дүгнэлт гаргах хэрэгтэй. Тийм учраас шаардлагатай байгаа асуудлуудыг ч гэсэн хуулийн байгууллага руу шилжүүлэх бол шилжүүлнэ. Арга хэмжээ авах бол арга хэмжээ авна. Тэг нэг юм яриад мартчихж болохгүй. За мөн дээрээс нь тэр чиг үүргийнхаа шинжилгээ хийгээд төрийн хэмнэлтийн хуулийг байр. Тэгэхдээ хүн хэлбэгдүүлж бол мэдээж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг цомгтгол хийж ийн гэж нэрлээд тэгээ ажлаа одоо хариуцлагатай хийж байгаа төрийн албаагчдыг хэлбэгдүүлж болохгүй. Тэгэхээр нэг чиг үүргийн шинжилгээгээ хийгээд одоо шаардлагагүй орон тог бий болгосон нэг одоо хүний эрхлэх асуудлыг одоо 5 чиглэлд хуваасан. Үүнээсээ бол бүтээмж алдагдсан байгаа. Янз бүрийн одоо шинээр нэмэгж байгуулт нэгж бүтэц бий хийсэн. Үүнээсээ болоод энэ ажлын бүтээмж мууддаг. Нэг ажлыг 2-3 газар нэгж болгож хуваадаг. Тэгэхээр тэр газар хэлтсүүдийг одоо буцаагаад нэгтгэх тэ одоо илүү нөө бүтээмжээ сайжруулах чиглэлд анхаарч энэ одоо төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрөөс ахуулаад Монгол банкнд одоо үндэсний аудитын газар одоо шалгалтаа эхлүүлэх юм байна гэж одоо ойлголоо ш. Тийм учраас та хоёрыг хамтан бид дуудсан. Тэгээ түүний дараа бол цаашд хэрэгэх вэ? Одоо хууль эрх зүйн орчин шинжилэх үү? Тэ ямар арга хэмжээ авах гэдэг зөв арга хэмжээнүүдийг яг тэр 16 багц арга хэмжээ авах их хурлаас батлагдсан тогтоолын хүрээнд үе шаттай төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгээ эцсийн үр дүн дээр ханшаа алдаж болохгүй. Тэгээ наад инфляц чинь ингээд яг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарим бүтээгдэхүүн дээр бол үнэхээр одоо баруун 2 оронтой дооч гараа авчиад байна шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа бүгдээрээ одоо энэ ард түмний нуруунд дээр үүсэж байгаа ачааг бууруулах нь Монгол банк ч өөр мөнгөний хатуу бодлоготой санхүүгийн сахилга баттай хариуцлагатай байж ижил ард түмний иргэдэд энэ ачаа хүн дээр тусахгүй гэдгийг хэлье. Ойлголоо. За аудитын тухай хуулиар улсын хурлын хянан шалгах чиг үүрэг дэмжлэг үзүүлэх үүрэгтэй манайх. За нэгдүгürt тэгэхээр тэмүүлэн гишүүний ажлын хэсэгт болоод бусад шаардлагатай ажлын хэсэгт бол манайх дэмжлэг үзүүлээ явуучих нь боломжтой. За хоёрдугаарт улсын хурлын хүсэлт болоод манайх өөрөө бүрийнхээ хүрээнд шаардлагатай тохиолдолд аудит хийх юм одоо зарим шаардлагатай тохиолдол гэдэг ийм тодтоглоор манайх аудит хийх юм өөр юм бүр хэрэгтэй. Энэ хүрээнд наран зохицол дарга хүсэлт тавьбал бид одоо дотоод нөөц болцоогоор хамгийн богино хугацаанд шуурхай одоо энэ аудитыг хийж гүйцэтгэх юм одоо боломж бол манад байгаа. Би тэгээд ажиллаа төлөвлөе. 26 оныг бид аудитын үр нөлөөг тооцох үнэлэх жил болгож ингэж ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай аудитын үр нөлөө эдийн засаг нийгмийн хөгжилд ямар үр нөлөөтэй гэдэг талаас бид нар энэ жил зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэд их хурлын дарга өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид ажиллахад болохгүй зүйлийг бэлэн байна. Тэгээ таны хэлсэн одоо чиг үүрэг газрын чиг үүрэг хуваагдсан. Тэгээд бас нөгөө бүтц маань ойлгомжгүй иймэрхүү байдлууд бол үүссэн бодтой бас зүйлүүд байна. Тэгээд эхний ээлжинд бид юу хийж гэнэ гэхээр үндсэндээ нөгөө олон улсын яг энэ төв банкуудын жишгээр бүтц маань ойлгомжтой болоо бас чиг үүргийн шинжилгээг богино хугацаанд ч гэсэн хийчлээ. Өөрөөр хэлбэл бодлого стратеги хяналт гүйцэтгэл гэсэн тэмцээг бүтцийг бол гаргасан. Энэ бүтцээр ер нь одоо 19 газар бол 10 болж байгаа.
Өөрөөр хэлбэл бараг 50% буурж байна гэсэн. За дээр нь яг энэ олон жилийн хөрөнгөлөгдөд бий болсон алдагдал бөгөөд энэ өөрөө инфляцийн суурь шалтгаан болоод ийм чөлтөрийн тойрог ийм цасан бөмбөлөг шиг алдагдал маань нэмэгдээд инфляц ерөөсөө яг одоогийн энэ нөхцлөөрөө бол буухад их төвөгтэй байдал үүсээд ер нь суурь шалтгаануудаа тодорхойлсон. За энэ асуудлаа ер нь яаж шийдэх талаараа энэ 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд тусгаж байгаа. Тэгэхээр ингээд аудитын байгууллага бидэнд бас дэмжлэг үзүүлээд энэ дээр бас илүү дүгнэлт юм гаргаад дээр нь хурлын ажлын хэсэг дээр бас ингээд хамтарч ажиллаад дүгнэлтүүд гаргахаар энэ маань өөрөө ингээд бас хаврын чуулган эхлэхээс өмнө бас нэлээд цогц арга хэмжээ болох болов уу гэж ингэж найдаж байна.